Манай улс бол парламентын ардчилалтай улс. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монгол улсын иргэд төрийн эрх барихаа барьдаг л гэсэн үг. Тэгэхээр Монгол улсын иргэд үндсэн хуулиараа шудраг байх журамт үүрэгтэй. Энэ шудраг байх журамт үүргийг хамгаалах хамгийн чухал хууль бол шүглэлэгч хууль. Дэлхийд ч тийм байдаг. Тэгэхээр Монгол улсын иргэн шудраг бус аливаа зүйлтэй бити нилээ. Та үүнийг дугаараа олон нийтэд хүргээ. Түүнийг чинь төр хамгаална гэдэг батлааг нь гаргаж өгдөг хууль бол шүглэлэгчийн эрхцэн байдлын тухай хууль. За Монгол улс бол энэ хуулийг батлах одоо Нүүбийн авилгын эсрэг конвенцид 2001 онд нэгдсэн. Өнөөдөр бид нэр 25 жил болж байна. За 25 жилийн хугацаанд бид нэр үндсэндээ бол Нүүб, Дэлхийн авилгын холбоо, бусад олон улсын энэ авилгын эсрэг маш олон зөвлөмжүүдийг үндсэндээ бол холигдож өнөөдөр хүрсэн. Тэгэхээр улсын их хурлын 126 гишүүнтэй шинэ парламент за одоо шинэ засгийн газар шүглэлэгчийн хуулийг 2026 оны энэ хаврын чуулганаар зайлшгүй батлах ёстой хуулиа. Энэ хууль бол Монголд маш олон иргэдийг нийгэмдээ идэвхтэй оролцох, маш олон шударга зүйлийн төлөө дуурах, олон шүглэлэгчдийг хамгаалах ийм хууль юм аа. Шүглэлэгчийн хууль гэдэг бол Монгол улсын иргэний хамгийн чухал хууль байх ёстой. Монгол улс өнөөдөр ядууралтай хамгийн гол нь өнөөдөр шудраг бус байна. Энэ утгаараа юу гэж байгаа гэхээр Монгол залуучуудын ороод нийт хүн амын 70% залуучууд байгаа мөртлөө залуучууд судалгаагаар гадагшаа явах дур сонирхолтой байна. Маш олон залуучууд гадагшаа явж ганцхан шалтгаан цалин хөлсөхөөсөө илүү шудраг бус л байгаа. Тэгээ шудраг бус байгаа энэ зүйлийг шийдэх гол зүйл бол энэ шүглэлэгчийн тухай хууль юм аа. Энэ хуулийг маш олон иргэд зөвхөн энэ бол нэгээ матах хууль юм байна. Эсвэл энэ бол ингээд шүгэл үлээснийхаа төлөө нэг урамшуул авах юм байна гэж ойлгож байгаа бол үгүй юм аа. Энэ хууль бол Монголын парламентын ардчлалыг хамгаалах, Монгол улсын иргэн та аливаа ажил төрөл дээр, аливаа нийгэмд шудраг бус зүйлийг хараад дугаа явж болохгүй, аливаа зүйл дээр өөрийн байр суурьтай, өөрөө шудраг өснийхөө төлөө дугур гэдгийг хамгаалж баталгааг нөгдөг хууль бол энэ шүглэлэгчийн эрхцэн байдлын тухай хууль. Тэгэхээр энэ хуулийг бол Монгол улсын их хурл 2020 оны засгийн газрын мөрийн хөтөлбөр, 2024 оны засгийн газрын мөрийн хөтөлбөрөд суулгасан боловч өнөөдөр хүртэл батлаагүй. Хамгийн харамсалтай олон улсын 56 холбоо нийтдээ 18 орчим удаагийн давтамжтайгаар зөвлөмж гисэн. Тэр зөвлөмж нь нэгт Монгол улсын авилгын эсрэг хамгийн эхлээд хийж байгаа үйл ажиллагаа чинь бол шүглэлэгч хуулийг батлаа. Шүгэл үлээж байгаа шудраг бус зүйлтэй эвлэхгүй байгаа маш олон иргэдэд хамгаалах хэрэгцээ орчмыг бий болгох энэ бол шүглэлэгчийн тухай хууль юм гэдгийг бол удаа дараа хэлсэн. За улсын их хурл 2025 онд засгийн газрыг улсын их хурлд оруулж ирээ гэдэг ийм чиглэл өгсөн боловч засгийн газар өнөөдөр хүртэл улсын их хурл өргөн бариагүй. 6 гишүүнтэй парламент энэ шүглэлэгчийн хуулийг баталж байж үнэхээр боддоор парламент хууль тогтоох дэд байгууллага засгийн газар авилгын эсрэг жинхнээсээ үйлдэл хийж нэг харах ёстой. Тэгэхээр дэлхийн жишг нь өөрөө шудраг осны дуу хоолойг хүсэмжилж байгаа тэр нэг парламентын засаглал гүйцэтгэх эрх мэдэл засаглал өөрөө авилгалтай тэмцэж байгаа хамгийн том эхний үйлдэл бол шүглэлэгчийн хуулийг хамгаалах. Шүглэлэгчийн хуулийг батлаагүйгээс бусад бүх төсөл хөтөлбөр эсвэл аян журам шүүр ажиллагаа гэдэг юм уу, авилгын үндэсний хөтөлбөр гэдэг юм уу, энэ бүх зүйл зүгээр л лооцсон. Тийм учраас та бүхэн энэ хуулийг яаралтай батлах ажилд бүх нийтээрээ оролцож парламент шудраг өсний төлөө авилгын эсрэг тууштай тэмцэж байгаа гэдгээ энэ хуулийг баталж харуулна. Өөр үйлдэл бол энэ хуулийн эсрэг явж байгаа байдлаа. Тийм учраас үнэхээр шийдвэр гаргаад тууштай асуудлын төлөө бодиттой явж байгаа л гэвэл энэ хуулийг батлахаас эхэлнэ. Маш олон иргэдийг энэ хууль дээр санал бодлоо өгж батлуулахын төлөө та бүхэн бас санаа бодлоо хийж тууштай байгаарай гэдгийг уриалж байна.